Өдрийн мэнд төргийн үзэгчтэй Тэнгэр панел нэвтрүүлэг Тэнгэр телевизийн студиэс шууд хурж байна. Бид өнөөдөр нийгмийн даатгалын шинжилгэлийн талаар, нийгмийн даатгалын сангийн шинжилэл болон хуулийн талаар дэлгэрэнгүй ярилцахаар зочдоо урьж ирүүлээд байна. За, миний хажууд нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга доктор Бачаргал ирэх ёстой. Тэгэхээр яг одоо замдаа явж гин гэж байна. За, санхүү эдийн засгийн их сургуулийн багш Өнөр Жаргал, Ардын тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирал Тайширнаар өнөөдөр энэ удаагийн панелд оролцож нийгмийн даатгалын асуудлаар ярилцах нэ. За одоо ингээ хэд хоногийн хугацаанд бид нар улсын их хурлын зарим гишүүд нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна, шимтгэлд өөрчлөлт оруулна гэд хуулийн төсөл санаачлаад нэлээх дэлгэрэнгүй явж байна л да. За тэгэхээр хүмүүс нэлээд юм эргэлзээтэй байдалд хүрээд байна. Хүмүүс жоо сэтгүүлчд бид нар хүртэл төөрөгдөж байна. Яг одоо алийг нь хийх гээд байгаа юм болоо гэд. Гэтэл засгийн газар бол энэ шинжилгээг маш удаан хугацаанд ярьсан учраас бид өнөөдрийнхөө энэ хэлцүүлгийг хийхээр бэлдсэн. Тэгэхээр энэс өмнө Бачаргал даргаыг ирэхээс өмнө хэдүүлээ нийгмийн даатгал гэдэг ялангуяа одоо манай нийс санааны зарчимтай байсан улс орнууд, энэ тогтолцоотой байсан улс орнууд шилжилт хийхдээ ямар өөрчлөлт хийж яаж шилжсэн бэ гэдэг талаар та надад нэг жишээ байвал хэлж өгөөч. За, ер нь бол манайх чинь эхлээд бол нийгмийн даатгал маань цэвэр 100% улсын байлаа, тийм ээ. Улсын нийгэм хангамжийн өөрөлдөл одоо улсаас ажилгүй хүн гэж байхгүй, улсаас одоо хүмүүсийн хөдөлмөрийн дэвтрийг үзэхэд хүртэл тийм байдаг шин. Тэр яамны боловсон хүчний мэдлээс тэр яамны боловсон хүчний мэдлэл шилжүүллээ. Тэр сургуулийн боловсон хүчний мэдлэл шилжүүллээ гэх. Тэгээд одоо үндсэндээ ажлын байр хаан дутагдaltaй байна. Хэдэн жилийн дараа тухайн мэргэжлэр хэдэн ажлын байр бий болох вэ гэдгийг нарийн төлөвлөлөөд энэ дагууга хүмүүсээ одоо тоогоор нь сургаад тэгээд сургаж гаргасан хүмүүсээ хаана тэр хүнийг ажилуулах вэ гэдгийг шууд хуваарлаад ингээд ажилтаа байдаг. Тэгээд ажиллаж байгаад тодорхой насан туршид хугацаа болохоор шууд улсаас яхны улсын төсвөөс тэтгэвэр олгодог. Өөрөөр хэлбэл тэтгэвргүй хүн гэж байхгүй байлаа. За тэгвэл 1992 оноос 90-ад оноос яасан хэрнээ зах зээлийн харилцаанд шилжихэд тухайн одоо хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудлыг төр ганцаараа дангаараад авах ямар ч боломжгүй болоод ингээд одоо нийгмийн даатгал гэдэг асуудал бол энэ зах зээлийн харилцаатай улс орнуудад байдаг юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр ажил олгогчийн оролцоо бол байх ёстой. Яагаад байдаг вэ гэвэл тухайн ажилтны одоо бас л одоо хөдөлмөрийн чадвартай бүтээмжтэй байх үед одоо хэрэгжилж байсан. Тэгээд тэр хүний бүтээмжийн ач тусаар тухайн аж ахуйн нэгж одоо ашиг орлого олж үйл ажиллагаагаа явуулж исэн бол тухайн хүний одоо бүтээмж буураад за ажиллах одоо шаардлагыг хангахгүй болоод одоо боломжгүй болоод өндөр настай болно гэсэн үг шүү дээ. Энэ үед болон бас одоо төр хугацаагаар ажиллах боломжгүй болоод орлого алдах. Энэ үед нь яаж зохицуулах вэ гэхээр ажил олгогчийн оролцоог бол яаж хангах вэ гэхээр шимтгэлийнх нь одоо тодорхой хувийг төлөвлөж болох юм байна. Хуучин бол бас ажил олгох шимтгэл төлдөг байсан зөвхөн. За тэгээд өөрөө бас одоо тухайн хүн энэ даатгалд өөрийнхөө ирээдүйн тэр орлогогүй болсон үед эрсдэл тохиолдсон үед өөрөө одоо энэ оролцоо байх хэрэгтэй юм байна гэд ингээд үндсэндээ бол 92 онд батлагдсан хуулиас хойш 95 оны 1 сарын 1-ээс ажилтнууд өөрсдийнхөө төлөө буюу даатгуулагч иргэн шимтгэл төлж эхэлсэн байна. Тэгэхээр манайхаас нэг шилжилт бол тэнд хийсэн гэсэн үг тийм ээ. Тэгээд манай тэгээд ингээд явж итэл одоо нэг хүмүүсийн наслалт уртсаад за одоо эрсдэлтэй нөхцлүүдийн тоо бас одоо нэмэгдээд ингээд одоо нийгмийн даатгалын сан ялангуяа нийгмийн даатгалын сан дотор тэтгэврийн даатгалын сан бол бас одоогийн тогтолцоо бас одоо ганцхан манай улсад ч биш. Одоо нилээд одоо ер нь баг ихэнх улсуудад хүн амын доторх өндөр настай хүний эзлэх хувь хэмжээний хэсгийн хэрээр нөгөө залуучуудын төлж байгаа шимтгэлээр одоо тэтгэврийг өнөөдрийн тэтгэврийг олгоод яваад байх одоо боломж хязгаарлаж эхлээд за ингээд одоо энэ хуваарлалтын тогтолцоо буюу санааны нэгдлийн тогтолцоо үндсэндээ ганцаараа бол удаан хугацаанд оршин тогтнох хүчтэй юм аа. Ийм учраас хагас хуримтлалын тогтолцоонд тэгээ хагас хуримтлалаа явандаа айжмдаа бол бүрэн хуримтлалын тогтолцоонд буюу манайхны одоо яриад байдаг тэтгэврийн сан гэдэг зүйлийг сангийн журмаар удирдах хэрэгтэй юм байна гэд энэ бодлогыг боловсруулад 2000 оноос бол уг нь энэ хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үндслийг тавиад хүн бүр дээр нэрийн данс гэдэг зүйл нэгээд ингээд явсан. За ингээд 90-ад оноос 2000 оны гартал бол манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо харьцангуй бие даасан одоо төрийн байгууллага биш, төрийн алба биш тийм ээ. Одоо төсвийн нэг хэсэг биш байдлаар явж исэн. Тэгээ одоо харамсалтай нь бол энэ шинжилгээг хийж чадлаггүйгээр одоо үндсэндээ нийгмийн даатгалын байгууллага маань төрийн алба болоод нийгмийн даатгалын ажилтнууд төрийн албан хаагч болоод ингээд нийгмийн даатгалын сангийн маань одоо бараг төрийн сангийн нэг хэсэг
одоо төсвийн нэг хэсэг болгоод ингэснээр одоогийн яриад байгаа улам одоо нөгөө хагас хоригдлын тогтолцоогоо хэрэгжүүлээд биш үү магадгүй одоо бүрэн хоригдлын тогтолцоонд орох одоо алхмаа хийж явах хэрэгтэй байтал чинь буцаад эргээд барыг одоо яг нь зөвхөн шимтгэлээ хурааж аваад л тэтгэврт тавиад байдаг ийм зүйл рүү шилжчихээд байгаа. Тэгэхээр манайхтай ижил төвшөнд байсан улсууд бол манай энэ нөгөө хийх гэжсэн шинжилэл байгаад ш зоржсэн зүйлийг голдрлоор нь хийж чадсан. Өөрөөр сан байдлаар тий. Одоо өөрөөр нэрийн дансаа хөгжүүлээ сан байдлаар сангийн удирдлага байдлаар явах. Тэгээд дээрээс нь өмнө нь шимтгэл төлдөггүй байсан хэсгийнхаа тэтгэврийг улсын цэсээс хариуцдаг ч гэдэг юм. Ийм ялгаа заагийг гаргаж өгч чадсанараа зарим улс орнууд бол амжилттай хэрэгжүүлсэн. За тэгээд тэр Норвегийн тэтгэврийн санг бол одоо хүмүүс маш их одоо тэргүүн туршлага гэж үздэг ш. Тэгэхээр Норвегийн тэтгэврийн сангийн гол одоо нууц нь юу вэ гэхээр үндсэндээ одоо сангийн удирдлагыг төр одоо яг манайх шиг ингээл нийлүүлээл өнөөдөр хурааж аваад маргааш тавьдаггүй сангаараа одоо яг үгээр ирээдүйд ашиг орлого өгөх одоо ийм хөрөнгө оруулалтуудыг хийгээд тэгээд тэнцэнээсээ ард иргэдүүд нь одоо тэр тэтгэвэр тэтгэмж бусад зүйлстэй зөвхөн тэтгэвэр тэтгэмжээр ч тогтохгүй ийм зүйлсийг авч чаддаг ийм тогтолцоонд шилжүүлж чадсан байна. Тэгэхээр эхлээд одоо менежментийг өөрчлөх хэрэгтэй болчихлоо харах гэдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрийгээ өөрчлөөгүй гэж зөвхөн сангийн тухай ярих. Гэтэ яг хөө манайх бүр одоо дандаа ухарсан чигээрээ үгүй л дээ. Бас яг алдаагаа олж хараад саяны 24 оны 1 сарын 1-ээс мөрдсөн хуулинд одоо тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс хийсвэр тоо байгаа ч гэсэн тэр нь хүн болгонд мэдээлэл байна гэдэг чинь бас чухал шүү дээ. Хичнээн хэмжээний шимтгэл төлсөн тэр нь одоо тэр цалингийн дунджаас тооцоосон хүүгээр өсгөөд одоо миний нэр дээр хэдэн төгрөг байна, таны нэр дээр хэдэн төгрөг байна гэдэг мэдээлэл бас байгаа нь чухал. Өөрөөр хэлбэл шударгаар тэтгэвэр тогтоох үндслэл бол тэнд бас бий болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Зүгээр сүүлийн 5 жилийн ч юм уу сүүлийн 7 жилийн цалингаар шууд тэтгэвэр тогтоогоол хүмүүс харилцаа адилгүй тэтгэвэр аваад зарим нь гонсгол тийм ээ, зарим нь баярлал ийм байдлыг бас засах энэ төр бол их суурийг бол тавьчихсан л та. Тэгээд яг зүгээр гол тэгээд тэр өсгөж үржүүлдэг гол ажлыг хийгээгүй юм шүү дээ. Сангийн тодорхой. Яг өнөөдөр аваад маргааш тараагаал ингэх ажил хийгээсэн. Гэхдээ яг 100% тараадгаа болоод нэг тэтгэврийн сангийн мөнгөний тодорхой хувийг одоо бас мөнгөжүүлэх ажил. Одоо энэ 24 оны хуулинд батлаад булган туяа сайд багтаа яриадсэн. Нөгөө тэг 10.2% билээ. 2% билүү тий. Тэгээ одоо тэр мөнгөжүүлэх бас одоо эрх зүйн зохицуулттай болсон. Тэгээ тэр мөнгийг харин юугаар өсгөх вэ гэдгийг бас хит болгоомжтой хандаад одоо дөрөвхөн их усүрт байрлуулна. Энэ төр хичгсэн тэр нь жоохон хязгаарлагдмал байдлыг бий болгоод байгаа юм. Гэхдээ энэ одоо бас юун дээр алдаа заагаад байна гэдгийг харж байгаа учраас тэр арай өөрчлөлт болох л та. За ер нь гэхдээ олон улсын амар олон жишээ байд юм лээ л да. Одоо Сингапур жишээлбэл нийгмийн даатгал төлдөг хүн бол одоо нэг байртай горон сууцтай болох ч гэдэг юм уу те ирээдүйн одоо амжиргааных нь бүх их усүр одоо тэр нийгмийн даатгалын сантай холбоотой болгоцсон тийм жишээнүүд их байд юм лээ. За бид нар одоо ингээд яг би сандын одоо ингээд миний том ихчийн үеэс тэр нэрийн данс нэгдэж эхэллээ гэдгээр айгүй ирээдүйд ихтэлтэй болжсэн. Заашгүй гэл. Гэтэл тэр нэрийн данс гарсан ч гэсэн саяхныг хүртэл нийгмийн агуул хөдөлмөрийн сайднаар төсвийн нэг хэсэг гэж нийгмийн даатгалыг үздэг байсан. Нийгмийн даатгалын шимтгэл. Төсөв бүрдүүлэгч гэж үздэг байсан. Одоо энэ ойлголт ер нь улс төрчдийн донд байхгүй болсон болов. Хоёр бол яг хөндлөнгийн хүмүүс учраас те энэ салбарыг маш сайн ажиглаж байгаа хүний хувьд улс төрчдийн одоо нийгмийн даатгалын санг үзэх үзэлд энэ төсвийн бүрдүүлэлтийн нэг хэсэг гэж үзэх үзэл нь арилж чадсан уу? За миний хувьд бол яг бүрэн арилсан гэж хэлнэд хэлэхэд бол маш хэцүү. Ягаад гэвэл сая өнөр жаргал багшийн хэлж байгаа энэ зүйлүүд төр 90 оноос хойш одоо ингэ хэрэгжиж явж байгаа хууль бол одоо өвчин төгөлдөр хэрэгжил явж байгаа. За энэ хугацаанд яагаад би нэг бүрэн арилсан гэж хэлж чадахгүй бүрэн арилсан гэж хэлж чадахгүй вэ гэхээр зэрэг бас хэд хэд үндэслэлүүд байл л да. Одоо улс төрөөс хамааралтай янз бүрийн гинтийн шийдвэрүүд бол одоо нийгмийн даатгалын сангийн алдагдал нөлөөлөх бас нэг гол хүчин зүйлүүдийн нэг болж байдаг. За тодорхой жишээнүүд гэх юм бол одоо гинтийн одоо байдлаар нөгөө нийгмийн даатгалын нөхөж хийх гэдэг юм шийдвэрүүд гинт гардаг те. За одоо юу гэдэг ерөөсөө нийгмийн даатгал төлж явж байгаагүй хүн хугацаа өгөөд за гинтийн байдлаар тэдний сарын тэдний хугацаанд одоо нийгмийн даатгалыг нөхөж хийх боломжтой ч гэдэг юм уу те. За нэг иймэрхүү шийдвэр. За дээрэс нь одоо ийм ялгамжтай байдлууд бас нэлээд бас байгаа. Одоо манай хуулийн дээр ч гэсэн.
одоо юу гэдэг хүний хийж байгаа ажил мэргэжлээс хамааруулдаг тий. За одоо юу гэдэг хүчний байгууллагад ажилладаг ч юм уу. Эсвэл одоо зэрэг цагдаад ажилладаг. За дээрээс нь эсвэл одоо малчтад шиг гэдэг юм уу тий. Ийм ялгамжтай байдлаас болоод янз бүрийн бодлого явдаг ийм гинтийн шийдвэрүүдээс болоод болвол энэ нийгмийн даатгалтын сан дээр ирж байгаа энэ ачаал бол тэр хэмжээгээр нэмэгдэж идэг. Гэтэл энэ нөгөө бүх энэ шийдвэрүүд нь бол тооцоо судалгаатай суур судалгаатайгаар хийж ээж ямар юу архийн дарамт ирхийн ямар ачаал ирхийн сан дээр ирхийн энийг бүрэн төлж барагдуулж одоо cover хийж чадах уу гэдгийг ерөөсөө судалсан юм байхгүйгээр янз бүрийн ийм устын хамааралтай шийдвэрүүд бол гардаг учраас бол бүрэн хамаарлаасаа бол байхгүй гэж салсан гэж бол хэлэхэд бол бас тийм учраас тоталтай байгаа тийм. Ер нь бол салаагүй шүү дээ. Яагаад тэгэхээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэж байдаг. Тэр үндэсний зөвлөлийн 9 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ улсын их хурлаас томилдог. Тэгээ тэр 9 хүний бүрэлдэхүүний 3 нь бол одоо тухайн үеийн засгийн газрын 3 сайд бүртгүүлдэг тийм. Нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд автоматар дарга нь болдог. Дараа нь хууль зүйн сайд оролцдог, сангийн сайд оролцдог. Тэгээ голлох шийдвэрүүд мэдээж тэднээс хамааралтай. Тэгээ ажил олгогчийг төлөөсөн 3 хүн нөгөө даатгуулагчийг төлөөсөн. Тэгээ даатгуулагчийг төлөөсөн 3 хүний зөвхөн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны одоо гишүүн гэсэн ийм хязгаарлагдмал зүйл хийчихснээс болоод яг одоо сангийн менежмент ч байдаг юм уу тийм ээ. Одоо тийм зүйл одоо нийгмийн даатгалын талаар үнэхээр одоо ойлгодог мэддэг. Тэрнийг одоо зохицуултыг хийж чадах, шийдвэр гаргаж чадах төвчний хүмүүс сонгогдож чадах уугүй юу гэдэг тэр бас жоохон хязгаарлагдмал болчиход байгаа. Тэгэхээр үндсэндээ бол тэгээд дараа нь тэр нийгмийн даатгалын зөвлөлөөс үндэсний зөвлөлөөс бүх бичиг баримт юм уу бүх шийдвэр гарахгүй байна. Хэвчлэн тэндээс дамжаад засгийн газрын шийдвэр их гараад тогтоол. Одоо жишээлбэл тэр юуны тэтгэврийг тогтооход одоо цалин одоо 10 жилийн өмнөх цалин 20 жилийн өмнөх цалин өнөөдрийн цалинд ойртуулах гэж байгаа ихтгэл цэврийг тогтооход ч гэдэг юм уу. За одоо тэтгэврийг нэмэгдүүлэхэд ч гэдэг юм уу те. Тэтгэвэр нэмэгдүүлэх асуудал нь үндсэндээ бол засгийн газрын асуудал биш. Нийгмийн даатгалын сангийн асуудал байх ёстой болж таарад байгаа шүү дээ. За тэгээд ийм одоо шийдвэрүүд бол чухал одоо даатгуулагчдын эрх ашигтай холбоотой чухал шийдвэрүүд бол үндсэндээ засгийн газраас хамааралтай болж таарад. Тэгэхээр засгийн газраас хамааралтай болохоор мэдээж хэрэг засгийн газар бол нөгөө мөнгөний боломж дээрээс нь улс төрчдийн амлсан амлалт ч гэдэг юм уу тийм ийм зүйлээс одоо шууд хамааралтай болж таарах гэдэг. Тэгэхээр уг нь бол шийдвэр бол нийгмийн даатгал гэдэг зүйл чинь өөрөө юунд чиглэсэн ямар үндсэн зарчимтай хүнд зориулсан зүйл байх ёстой вэ? Шийдвэрийг гаргахдаа хамгийн түрүүнд юуг бодолцож үзэх ёстой вэ? Тэгэхээр зэрэг одоо өртөмжтэй байх ёстой. Шимтгэл төлсөн бол тэгээд төлсөн хугацаа нь урт бол төлсөн шимтгэл нь ахиу бол мэдээж эрх тэтгэвэр нь ахиу байх ёстой ч гэдэг юм уу? За одоо тех шудраг зарчим хангагдахын зэрэгцээ одоо юутай байх ёстой, удаан үргэлжлэх ёстой байх ёстой ч гэдэг юм уу. Ингээд ийм зарчмууд байгаа даа шүү. Тэгэхээр энэ үндсэн зарчмуудтай тулгуурсан шийдвэр биш. Тухайн үеийн одоо улс төрийн хүчин зүйлээс хамааралтай. За тэгээд тэр ялгаатай байдал гэдэг тех шудраг байдлыг алдагдуулсан. Одоо нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр аваад байгаа мó, улсын төсвөөс тэтгэвэр аваад байгаа мó гэдэг нь ч ойлгомжгүй субъектүүд байж шээ. Одоо тэр цэргийн тэтгэврийнхэн байж юм тийм ээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлж авахаараа 45% тэтгэвэр авдаг. Шимтгэл төлөхгүй байж байгаа тэтгэврт гарахаар 80% тэтгэвэр тогтоолгодог. 60% байсан зэргийн албаагчдын тэтгэврийг 80% болгосон шүү дээ. Тэгээд тэрнийг дуурайгаад одоо бараг сүүл рүүгээ одоо салбар болгон өөрсдийн тэтгэврийн энэ юутай болох юм. За малчд гэдэг. Гэхдээ би энэ малчд дээр нэг шүүмжлэлтэй хандмаар санагддаг юм аа. Яагаад гэвэл малчд чинь манай одоо үндсэн соёлыг нэгдүгürt тээж авч явж байна. Хоёрдугаарт биднийг одоо төдөөж хангадагч түүхий дээр хангаж байна. Гуравдугаарт газар нутгийн бүрэн бүтэн байдал одоо эзэнтэй холбогдогчтой байх ийм одоо нэг юм 3 үндсэн зүйлийг чухалчилж авч явж байна. Нэгдүгээр асуудал нь. Тэрний төлөө тэр малчтад бас бенефит гэж юм байх хэвээр. Би сүү үйлдвэрлээд байна. Би одоо яадгийн те цемент үйлдвэрлээд байна. Би эмэгтэй ойдлчин гэл ингээд өдөө төдий зүйлүүд бас байгаа штэ. Зөвхөн нийгмийн даатгал дээр биш. Хөнгөлөлтөө зээл инээ тэрэг. За нэг тэр дараа нь болохоор зэрэг малчд маш их цөөрч байна. Одоо зөндөө ярьж штэ нийгмийн хамгааллын асуудлыг. Одоо эхнэр олдохгүй, эмэгтэй малчин байхгүй боллоо гэдэгтэй адилхан малчд хэдэн насных байгаа юм. Одоо ирээдүйд тийм их олноороо малчны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлээд тэгээд малчны нөхцлөөр тэтгэврт гарах хүн тийм олон байгаа юм. Нийт даатгуулагчдын дотор хичнээн хувьцлэх гэдэг байгаа. Тэгэхээр одоо жил ирэх тусам цөөрч байна. Үндсэндээ одоо баг малчингүй одоо муу явж байх та тийм ээ. Малчд маш цөөрж штэ. Тэгэхээр энийг харгалзсан бодлого бол байх нь бол зөв. Харин
одоо тэр нөгөө хөдөлмөрийн малчид шиг тэгж байгаа шүү дээ. Малчин эмэгтэй 50 эрэгтэй 55 наснда тэтгэврт гарч болж байгаа бол наана нь үдээ төдий хүнд хортой халуун нөхцөл олон хүүхэд төрүүлсэн гэдэг энэ халамжийн шинжтэй малчдыг тэгвэл 5 жилийн тэтгэврийг улсаас өгч гэлээ. Засгийн газар хэрвээ малчдыг бодсон арга хэмжээ явуулж байгаа бол тэтгэврийн насанд хүртэлх суур тэтгэврийг тэгвэл төр хариуцч болно шүү дээ. Ийм аргууд байгаа байхгүй. Тэгвэл дахиад хүнд хортой халуун нөхцөлд ажиллаж исэн гээл 10 жилийн өмнө 5 жилийн өмнө тэтгэврт гарч ийн олон хүүхэд төрүүлсэн гээл тэтгэврт гарч ийн олон хүүхэд төрүүлсэн гээд даатгуулсан хугацаан дээр нь одоо жил нэмж өгч 1 жил гэтэл тэр даатгуулсан их хүүхдээ асарч авах хугацаанд шимтгэл төлсөн хугацаанд тасрахгүй байгаа шүү дээ. Хөдөлмөрийн ёсны доод хэмжээнээс ажил олгогч нь илүү зардал гаргаад одоо төлж байгаа төрөөс бас төлж өгч байгаа. Тэгээ шимтгэл төлсөн хугацаанд тасрахгүй байхад дахиад төрөөсөн хүүхдийн тоогоор жил нэмэхээр эн чинь нөгөө даатгалын бус зохицуултуудыг даатгал гэдэг чинь ер нь бол шимтгэлээ төлсөн хугацаа ч нөх хэвээр хэдэн төрний шимтгэл төлсөн яасан гэдэг л асуудал байх хэрэгтэй болохоос биш даатгалын бус одоо нөгөө юм халамжийн шинжтэй төрийн авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний шинжтэй зүйлсийг даатгалтай холиод байгаа нь өөрөө дахиад нөгөө сангаа өндрүүлэх ялгаж зааглахад хэцүү болох ийм байдлыг үүсгэж байгаа юм бол энийг одоо сая хэдхэн 7 хоногийн өмнө гэр бүл нийгмийн хамгааллын сайд инх хамгааллын хэлэхдээ улс төрийн өртөг гэж нэрлэж байна. Нийгмийн даатгалын сан дээр ирж байгаа одоо үе үеийн улс төрчдийн гаргасан шийдвэрүүдийг улс төрийн өртөг буюу улс төрөөс шалтгаалсан алдагдал гэж нэрлэж байна л да. Энэ бол аль хэдийн 4.7 их 80 төгрөгт хүрсэн байна гэж. За тэгэхээр одоо би бас нэг асуулт асуух гэж байна. За улс төр өөрөө ингээд нийгмийн даатгалын санд ийм их өртөг, ийм их алдагдал хүлээлгээд байдгийн бол бид нар одоо төлж байгаа одоо нийгмийн даатгалын шимтгэлээр магадгүй өсгөөт ч юм уу те бид нар ирээдүйд одоо нийгмийн даатгалын санд ирсэн энэ их алдагдлыг бууруулж чадах юм уу бид нар? Хүчрэхүү одоо нөгөө хүн амын чинь цонх үеийн дуусч штэ нөгөө ахмадууд нь их болоод ажил хийж байгаа хүмүүс одоо юу нэг хүн 4 хүний тэтгэврийг хариуцахаар ийм байдалтай хүрсэн байна гэдэг. Ийм болцсон үед бид нар энэ алдагдлыг нөхөж барах уу? Эсвэл одоо энэ төсвөөс нөхөх юм уу? Яах юм цаашдаа нөгөө хараад бусаараа байх юм уу? Ер нь юу гэж бодож байна энэ дээр? Яах ёстой гэж бодож байна? Хамгийн нэгдүгээр биеийг даалгах гэдэг шүү дээ. Биеийг даалгаа яадаг байсан ч биеийг даалгамаар байна. Тэгэхээр бие даасан байх зарчмыг хангахын тулд тэр улс төрийн өртөг гэдэг зүйлийг тэр улс төржүүлсэн субъектүүд хариуцах хэрэгтэй болж тарж байна тий. Тэгэхээр одоо жишээлбэл тэр цэргийн тэтгэврийг өгдөг гэдэг нь алдагдал гэдэг байгаа. Алдагдал нь бол миний бодлоор бол алдагдал биш л санагдаад байгаа. Өнөөдрийн цуглуулсан шимтгэлийг маргааш тараачаад алдагдaltaй гэдэг. Тэгээд нэг тутахаар нь алдагдaltaй гэдэг. Тэгээ яг үнэндээ бол тэр 95 оноос өмнө шимтгэл төлдөггүй байсан хэсгийг за одоо тэр янз бүрийн улс төрийн онооны шийдвэрүүдээс болж тэтгэвэр нэмүүлсэн тогтоолгосон за эдгээр хүмүүсийн тэтгэврийг бол цэвэр улсын төсвөөс хариуцах хэрэгтэй гэж. Одоо ялгаж зааглах хэрэгтэй шүү дээ. Шимтгэл төлснөөс хойш хугацааныхын хувь тэнцвүүлээд сангаас шимтгэл төлөөгүй үеийнх нь болохоор улсын төсвөөс гэдэг ингээд тухайн хүний тогтоосон тэтгэврийг хувь тэнцвүүлэх нэ дээ. Одоо 20 жил шимтгэл төлөө тэтгэврт гарсан чинь 50% нь шимтгэл төлсөн 50% нь огт шимтгэл төлөөгүй үн тэтгэвэр 100% шимтгэл төлөөгүй үн тэтгэвэр авч байгаа шүү дээ өнөөдрийн байдлаар. Тэгвэл 100% тэтгэвэр шимтгэл төлөөгүй 100% төсвөөсөө 50% хугацааны 50% нь шимтгэл төлсөн 50% нь сангаасаа 50% нь одоо гээд энийг уг нь болж өгсөн бол 2000 оноос эхлээд яг ингээд явчихсан бол өнөөдөр бид нар яах нь. Гэхдээ нэг эргэлзээтэй зүйлний үгүй сангийн менежментийг хэн авч явах юм бэ? Тэрний хариуцлагыг хэн өөрөх вэ? Сангийн чөлөөт үлдэгдлийг болон нөгөө мөнгөө зөв байршуулад үнэхээр өсгөж үржүүлэх аюулгүй байлгах тийм ээ эрсдэлгүй байлгах талын арга хэмжээг авч явуулах тогтолцоо өөрөө бүрдсэн юм уу гэдэг асуудалд хариулж ажил. Энэ асуудал шийдэгдэх байх л та. За миний бодлоор бол за яг би бол хувийн хвшлийг төлөөж яаж байгаа ирсэн. Тэгэхээр хувийн хвшлийн төлөөллийн хувьд бол яг одоо тэрний нөхөж болно болохгүй гэдгийг бол манай бодлого тодорхойлогчд бол хэлэх баг. Ялангуяа сүүлийн үед бол одоо ажил олгогчийн төлж байгаа юг шимтгэлийг бол бууруулах, багасгах. За тэгээд бусад ажил үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүсийн нийгэм даатгал шимтгэлийг одоо болиулах ч гэдэг юм уу. Тэгээд бүр хувийн орлогын албан татварыг бууруулна гэдэг ингээд нэлээд бас олонний анхааралд бол сүүлийн үед бол энэ сэдвүүдээс нэлээд ороод байна л та. Тэгэхээр зүгээр хувийн бодлоо хэлэх юм бол нийгмийн даатгалыг одоо нэг хэсгийн л одоо бууруулах тухайд яригадаад байгаа байхгүй юу. Одоо тэгэхээр бид нар энэ эхлээд энэ
нийгмийн даатгалын шинжилэл гэж яг юугаа хэлээд байгаа юм бэ гэдгийг бол сайн үзэх харах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй. Яг одоо хэр удаан барьж явж байгаа лээ засгийн газар. За одоо энэ бачиргал доктор бачиргал дарга ер нь гэхдээ хэр удаан барьж явж байгаа лээ засгийн газар нэлээд удаан барьж явж байгаа тий. Тий, үе үеийн ер нь улс төрчид засгийн газрын ер нь бол сонгуулийн амлалт болдог, сонгуулийн одоо гол юм бол мөрийн хөтөлбөрт нь ордог нэг зүйл бол нийгмийн даатгалын шинжилгээ гэдэг юм байдаг. Тэгээ яг бүрэн утгаараа шинжилээд, бүрэн утгаараа хэрэгжээд явсан уу гэвэл учир дутагдaltaй. Тэгэхээр одоо бол бас нэлээд олон жил ингээд явж байгаа. Одоо бид нар бол бас сүүлийн үед яриад байгаа нийгмийн даатгалын шинжилэл гэдэг яг энэ засгийн газрын явж байгаа үед бол энэ хамтарсан засгийн газрын үед хэрэгжих боломжтой болов гэсэн хүлээлт байгаа. Яг гэвэл бас нэг нам биш олон талтай намуудын бас одоо энэ шинэ сонгуулиар бүрдсэн анхны одоо энэ олон нийгмийн төлөөллөд орсон энэ их хурлын үед бол энэ нийгмийн даатгалын зөвшөлтсөл төрж ингээд хамтарсан засгийн газар явж байгаа энэ үед бол бас нэлээд агцтай явах болов гэсэн хүлээлт бол байгаа. Энэ чүрэндээ бид нар бол бас нэг хувийн тэтгэврийн сангийнхаа тухай хууль гэмтэргээд энүүдийг бол нэлээд ажлын хэсэг ажилтаад боогод ингээд явцсан байгаа. Тэгээд тэгэхээр юу хэлэх гэж байна вэ гэхээр зэрэг одоо яг шууд одоо юу гэдэг юм тэрийг хасна тэрийг болиулна ажлууд одоо нэг тухайлсан юмнуудыг тий одоо тэрийг нь одоо болиулчих гэдэг дээр бол зөвхөн миний хувьд бол нийгмийн даатгалын сан маань бол энэ хэрэгжих боломжгүй гэдэг дээр бол бас нийгэмд бол шууд хүлээлтийг бол хэлж яхан зүйтэй л гэж би бодож байгаа. Шууд одоо өнөөдөр ажил олгогчоос төлж байгаа шимтгэлийг бол зогсоон ч юм уу эсвэл одоо бусад энэ шимтгэлүүдийг зогсоогоод бас яаж нөхөх юм гэдэг энэ юмнуудыг бол бас манай энэ хууль санаачсан улсууд бол бас өөрсдөө тооцоо судалгаатай л хандж байгаа байлгүй. Гэхдээ бол яг амьдрал дээр бол хэрэгжихдээ бол одоо яг одоо хамгийн ойрхны жишээ гэхэд хоёр гишүүний маань санаачлаа явж байгаа хууль бол яг шууд бод төр хэрэгжинэ гэдэгт бол бас жоохон эргэлзээтэй л санагдаж байгаа. Ямар эрсдэл үүснэ гэж харж байна та? Хэрвээ яг одоо ингэж за ажил олгогчийн талаас төлж байгаа шимтгэлийг болиулъя гэд хэлчихлээ шүү дээ. Энэ нөгөө эргээд улс төрийн өртгөө нэмэгдүүлэх үү? Эсвэл яг үнэхээр ийм боломж байгаа юу? За шууд энэ нөгөө нийгмийн даатгалын түрүүнээс хойш бид ярьлаа нийгмийн даатгалын сан чинь алдагдaltaй гэдэг. Энэ алдагдал буюу энэ бид нар энэ сан дээр хийж байгаа ачааллыг бол шууд даах энэ чинь өөрөөр хэлэх юм бол усын төсөвтөр шууд очно гэсэн үг шүү дээ. Сая бид нар бүгдээр л мэдж байгаа сүүлийн хичнээн жижил одоо нийгмийн даатгалын сан маань алдагдaltaй явж байгаа. Одоо хэд их 80-д хүрсэн байгаа. 2030 2050 он гэхэд энэ нь яаж өсөх үү гэдэг ингээд эрдэмтэд бол угаасаа байнга ярьж хэлж анхааруулж байгаа шүү дээ. Тэгээд ийм шинжилэл дээр дахиад одоо яг ийм одоо шууд одоо даатгуулагчийн зүгээс харах юм бол энэ бол маш хэрэгтэй. Одоо бүгдэнд нь л хэрэгтэй. Одоо юу гэдэг нь ажил олгогчийн шимтгэл нь боод одоо энэ ажил олгогчийн одоо энэ компани аж ахуй нэгжүүдэд бол эрх дарамт буурж ивэл одоо мэдээд сайн. Гэхдээ ингээд хийх аргыг яг зөвөр тодорхойлоод ийм үе шаттайгаар хийхгүй бол таны асуусны гол эрсдэл нь бол нийгмийн даатгалын сан дээр чинь буцаалт нэг ачаалал нь очно. Үсийн төсвөөр буцаад ачаалал нь очно. Энэ болгоныг бол ингээд шууд нэг одоо нэг хуулийн өөрчлөлтөөр ингээд нийгмийн даатгалынхаа өөрчлөлтийг ингээд хийгээ явуул бол энэ бол дахааргүй тийм л байдалтай байгаа бол гэсэн бодол бол байгаа. Та бас яг санал нэг. Юу юм. Мэдээж шимтгэлийг бууруулахаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэх боломжгүй болно. Тэгээ бид нар зүгээр яг нийгмийн даатгал гэдгийн ард зөвхөн тэтгэврийн даатгал яриад байна л да. Тэгэхээр зүгээр явж исэн жишээлбэл ажилгүйдлийн даатгал зүгээр л өөрийгөө нөхөөд боломжийн явж исэн зүйл дээр бас улс төр хийгээл ковидын үед хүмүүс бүр 200 мянган төгрөгийг 3 сар тараагаал ингээд нөгөө сангаа алдагдaltaй болгоод чөлөөт үлдэгдлийн банкнд цөөн хүний шийдвэрээр тавиад л тэгээд одоо үндсэндээ олж авч чадахгүй ч байдаг юм бас дараагийн нэг зүйл нь болохоор эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж байгуулад эрүүл мэндийн даатгалын сан бий даалгаж ийн ингээд одоо тодорхой бүтэц бий болгоод үндсэндээ нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяанд байгаа л нийслэлийн нийгмийн даатгал Улаанбаатар хотын эрүүл мэндийн даатгалыг хариуцаад ингээд болж исэн зүйлийг одоо ингэ чинь ингээд нэг бүтэн алба бий болохоор чинь одоо бүхэл бүтэн аппарат тийм ингээд одоо санхүүжилт мөнгө
цаана одоо ингээл өргөө таслахаа компьютер одоо бүхэл зүйл хэрэг болно. Ингээд зардлыг үсгээ хийчих. Тэгэхээр энэ зардлаа аль болохоор танаад цомхон зардлаар чадварлаг бүтэц зохион байгуулалтад ажиллах хэрэгтэй зүйлийг одоо эрүүл мэндийн даатгалын сан чинь бол алдагдaltaй байдаггүй байсан зүйл шинээр алдагдaltaй болоод бүх асуудал болж байна шүү дээ. Тэгээ одоо эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бас л нэмж байдаг тийм ээ. Одоо сая гихчин л ажилгүй хүмүүс малчин хуваарь хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн оюутнуудын нэг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2 дахин нэмжлээ шүү дээ. 2.5 дахин нэмэгдсэн. Ягаад бол хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдсэн. Дахиад шимтгэлийн хэмжээ нэмэгдсэн. Тэгээд төсвөөс бас төлдөг одоо нөгөө нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг хүмүүс, өндөр настай хүмүүс, одоо хөдөлмөрийн шалралт тэтгэвэр авдаг хүмүүс энэ төргээд тэдний шимтгэл бас 2 дахин нэмэгдчихэж байгаа. Яагаад энийг нэмээд байна вэ гэхээр зарцуулах гэж байгаа хүмүүс нь орлогод бүрдүүлэхэр чи ахиухан мөнгө цуглуулж зарцуулахыг бодно то. Тэгээ ингээд сангийн менежментийг яагаад ингээд санхүүгийн юм уу сангийн одоо менежментийн мэдлэгтэй биш хүмүүс заавал хийх ёстой гэж. Тэгээ эн чинь бидний мөнгийг л зарцуулж байгаа шүү дээ. Тэгээд ингээ эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалт дандаа л өсч идэг ч гэдэг юм уу ийм зүйл байгаад байгаа. А тэтгэвэр дээр бол яг би саяны тэр гишүүдийн өргөн бариад байгаа хууль дээр тайлбарлаад байгаа онцгой жоохон дэгс тайлбарлаад байна гэж бодоод. Ерөөс ажил олгогчийн шимтгэлийг бүгдийг байхгүй болгох юм шиг байна. Тийм нөхцөл боломж ч нэгдүгээр санхүүгийн боломж байхгүй, хоёрдугаар онол зарчмын хувьд ч ажил олгогч ажилтны хадлын шимтгэл төлөхгүй болох тухай ойлголт боломж байхгүй юм. А яг хөө зүгээр ажил олгогчоос зардал гарчихсан мөртлөөсөө ажилтан дээр ямар нэгэн бенефит болохгүй байгаа зүйлсийг хязгаарлах ёстой юу гэвэл ёстой. Тэр нь зөвхөн одоо нөгөө сангийн тоогонд ороод л бусад хүмүүст зарцуулагдаад яг даатгалагчтай одоо үлдэхгүй байгаа зүйл. Тэр нь гэхдээ тэтгэврийн даатгал дээр үл нөгөө нэрийн даасны дүнд ороо авчиж байгаа бусад дөрвөн даатгал дээр ийм асуудал байгаа. Энийг засч болно. Нөгөө талаар хөгшихгүй юм шиг явж байгаад яг тэтгэврийн насны хүмүүс нэг тэтгэвэр гэдэг нэг юм аваад байна. Энийг ямар ч аргаар хамаагүй авчий гэдэг бодолтой хүмүүс улам нэмэгдэн даатгалахгүй. Тэгэл одоо халамжийн тэтгэвэр авах гэсэн тоо өшөө нэмэгдэн. Тэгэхээр төсвөөр дахиад илүү зардал болно. Энийг хязгаарлахын тулд тэгвэл цаана нь энэ хуваарь хөдөлмөр эхлээд өөрийнхөө амьдралыг болгоод цалин авж байгаа хүмүүсээс боломжтой амьдраад байгаа хүмүүсийг нийгмийн даатгалд ямар хэлбэрээр яаж хамруулж болохын гэдэг бодлогыг зэрэг оруулж ирэх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл тэр иргэний хуулийн дагуу хөдөлмөр ажил гүйцэтгээд байгаа хөсөр ажиллаад байгаа хүмүүсийг тэгвэл даатгалд ямар хэлбэрээр яаж хамруулах гэдэг бодлогыг зэрэг оруулж ирэх юм бол болж байна. Тэр хүмүүс 20 жилийн дараа 30 жилийн дараа төрөөс халамжийн тэтгэвэр нэхэхгүй байх. Даатгалын гадна үлдэхгүй байх арга хэмжээг зэрэг авч хийхгүй бол зөвхөн тэрнээс шимтгэл авахгүй. Тэр ч одоо гаргалгаа нь одоо хувийн тэтгэврийн сан гэж ойлгож болох уу? Үгүй ээ. Энд чинь 3 толгуур тэтгэвртэй болно гэдэг байна шүү дээ. Үндсэн суурь тэтгэвэр бол халамжийн тэтгэвэр. Голынх нь бол нийгмийн даатгалын тэтгэвэр. Одоо энэ бол төрийн оролцоотойгоор би өөрөө ухамсартайгаар мөнгө хадгалж чадахгүй, зохицуулж чадахгүй юм чинь. Ингээ ирээдүйдээс. Гурав дахь нь бол би өшөө төрийнх надад хангалтгүй байна. Нийгэм улсын нийгмийн даатгалын одоо сангаас авах тэтгэвэр надад хангалтгүй. Би ирээдүйд өөрийнхөө төлөө арай өөр зүйлийг хүсмээр байна. Би ингээд дандаа юм юутай байхгүй тий. Одоо миний бүтээмж уурсан би арай илүү зүйлийг хүсэж ин гэвэл нэмэлт даатгалж болно шүү. За, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга доктор Батчаргал маань жаа хоцроод орж ирлээ. Бид нар ер нь нийгмийн даатгалын санд сан гэдэг олон улсад одоо тий ойлголттой санааны зарчим гэж юу юм гэдэг талаар бас тэр одоо инх хамгаалалтын сайдын хэлсэн улс төрийн өртөг буюу 4.7 их найт төгрөгийн алдагдлын тухай ярьлаа. Тэгэхээр одоо та бол засгийн газар дээр болон одоо нийгмийн даатгалын ерөнхий газар дөнгөж тавьсан энэ шинээр боловсруулагдаж байгаа нийгмийн даатгалын одоо сангийн хуулийг яг их шинжилгээг их барьж байгаа хүний хувьд яг ямар одоо үзэл баримтлалын хувьд яаж шинжлэхдэх юм бэ? За нэгдүгээрт бол тэтгэврийн шинжилгээ гэж өөрөө яг юу хэлдэг юм бэ гэдэг ойлголтыг тооцоо өгч тий. Олон улсын байгууллагууд буюу Дэлхийн банк, олон улсын хөтөлбөрийн байгууллага, хэмжээ олон улсын байгууллагууд тэтгэврийн тогтолцооны шинжилгээг бол хоёр янзаар одоо тайлбарлаж хэлдэг тий. Нэг нь улс системийн шинжилгээ, тогтолцооны шинжилэл. Энэ сая өнөрөө бас хэллээ тий. Одоо нөгөө зөвхөн улсын тэтгэврийн сан ажиллах биш, хоёр тэтгэврийн санг оруулж ирээ, суурь тэтгэврийг оруулж ирээ, халамжийг бас жоохон уялдаатай болгоо гэдэг энэ тогтолцооны шинжилгээг бол нэгдүгээр хийж байгаа. Хоёрдугаарт бол параметрик шинжилэл буюу одоо явж байгаа тогтолцоогоо яаж бас сайжруулах вэ, шудраг болох вэ гэдэг дээр бас анализ бас хийгээд өөрчилж байгаа юм. Олон улсууд бол бүгдээрээ л тийм өөрчлөлт хийж байна. Манай улс яг энэ агуулгаараа хийж байгаа. Нэгдүгээр тогтолцоогоо задлана. Задлан гэхээр одоо манайх ч одоо нэг байгууллагын хуваан гэсэн ойлголт бас биш те. Энэ юу вэ гэхээр яг өнөөдөр одоо 4 сарын 18-ны өдөр нэг хүн тэтгэврт гарлаа гэхэд нийгмийн даатгалын байгууллагуудаар очоод тэтгэврээ тогтоолгол тэгэл нэг төрлийн тэтгэвэр ол зогсчоо тийм ээ. Тэгэл одоо тэр тэтгэврийн амьдралд хүрэлцэхгүй янз бүрийн асуудал гарч байна. Тэгэхээр олон их өсвөртэй болох гэдэг нь хөлбөрийн чадвартай байх үедээ өөрийнхөө хоригдлыг даатгал хэлбэрээр
нэг хийлгээд улсын тэтгэврийн даатгал тийм ээ тэтгэврийн даатгалтаа нөгөөх нь хувийн нэмэлт тэтгэврээр хийгээд бүр чадвал одоо цааш нь хадгалан хэлбэрээр хийх гэсэн зарчимд олон улс явж байгаа. Тэгэхээр улсын тэтгэврийн сан бол цаашдаа бол одоо би таны амьдралын баталгааг хангана, таны амьдралын баталгаа бид нар бол 100% шүү гэдэг агуулгаас татгалзчих гэсэн үг. Тийм боломж байхгүй болж байна дэлхийд дээр бол. Тэгэхээр одоо дэлхийд дээр бол олон улс олон давхар руу орсон улсуудын тоо жил болгон нэмэгдэж байна. Нийтдээ одоо бараг 193 улсаас бараг 70% бараг олон давхарт элементийг бий болгочихсон байж байгаа. За хоёр дахь нь буюу тэр параметр шинжилэл нь юу вэ гэхээр одоо ингээд бид нар ингээд нэг санаа тий 90 данс нэг 55-наас 60-наас гэдэг энэ ойлголтууд шүү дээ. Энэ бол энэ эмэгтэй хүн 50 наснда гардаг, эрэгтэй хүн 60 наснда гардаг. Одоо ч мөрдөж байгаа заалт. Дөрвөн хүүхэдтэй бол 50 наснда гардаг. Энэ заалт хамгийн анх 1958 онд Бүгд найрамдах Монгол ард улсын тэтгэврийн тухай хуулиар тогтоосон нас аахгүй юу? Энэ ч өөрө 67 жилийн өмнө тогтоосон нас. Одоо хүртэл яваа. Одоо хүртэл байна. Тэгээд 1958 онд Монгол хүний амьдралын чанар юу байсан бэ гэдэг. Би одоо яг манай Монголын тоош. Би таны хэлсэн яг зөв асуулт. Дундаж насалтыг хэлье. Нэгдсэн үндэстний байгууллагаас гаргасан 1958 оны Монгол хүний дундаж насалт 47 нас байсан. 47 нас. 58 онд энэ одоо би энэ социализмын процесс ирж байна шүү. Гэтэл одоо Монгол хүний дундаж насалт бол мэдээж 58 оноос хамаагүй өөр болсон тий. Гэтэл 58 онд тогтоосноос одоо хүртэл мөрдөгч байна. Энэ бүх параметруудыг зөвхөн Монгол улс хөдлөхгүй байгаа юм шиг бүх улсууд хөдлөж байгаа. Яагаад хөдлөж байгаа шалтгаан нэгдүгürt бол насжилт байна. Хөсөн хөсөөгөө ямар нэгэн байдлаар насжилт нэмэгдэж байна. Япон, Казахстан, Унгар, Чех, тийм ээ, Хятад, Монгол ялгаагүй энэ нь насжилт уртсаж байна. Дээр нэмээ ихэд бол манай Монголын хувьд бол нэг асуудал юу гэхээр бид нар бол 3.5 сая хүн байна. За мэдээж хүн амын хувьд бол том биш. Тэгэхээр бидэрт бол нэг тохирсон тогтолцоо гэдэг бол байхгүй. Одоо Японыг хуулж авчраа тавьбал гоё, Нидерландыг гоё, Норвегийг авчраа тавьчих, Шведийг гоё гэж болохгүй. Бид яг өөрийнхөө эдийн засгийн чадалд нийцсэн, авдаг цалиндаа тохируулсан, төлдөг шимтгүүдэд тохируулсан, хүн амдаа тааруулсан, хүүхдийнхээ тоо, начлалтынхаа тоонд харуулсан тогтолцоог бий болгох гэдэг байна. Тэгэхээр хит их өгөөмөр тогтолцоо байвал энэ тогтолцоо урт хугацаанд ажиллахгүй унуурж унаа. Тэгэхээр энэ тогтолцоо доор хаяж хүний амьдралын нөхцөлийг дуусгах ёстой тогтолцоо учраас ер нь бол урт хугацаанд ажиллах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол нөгөө сая өнөөдөр дараагийн хэлээд багш хэлээд байна шүү дээ. Орлого талын л буулгаад яваад байна. Нэг одоо жигнүүрийн нэг тал дээр орлого байна, нэг тал дээр зарлага байна. Тэтгэврийн сан бол яг ингэ тэнцчээд их сайн. Гэтэл орлого талын нэгэ буулгаад очсон, зарлан дэше өснө та жигнүүр дэше өмдө. Тэгвэл энэ сан бол доктортой ажиллахгүй л байгаа. Тэгэхээр энийг нэм доктортой болох хэрэгтэй. Энэ балансыг л олох ажлыг бол манайх бол энэ актуар тооцоороор л хийх хэрэгтэй. Актуар тооцоол буюу урт хугацааны тооцоол. Ямар хэмжээний шимтгэл байвал зохимжтой байх уу? Энэ шимтгэл нь орлого тодорхой хэмжээгээр нөлөөлөх үү, зарлагаа ямар байх уу гэдгээ тооцоолд үндэслэж гарахгүй болохоор 95 онд манайх анх удаага энэ шимтгэл төлдөг тогтолцоо бий болгосон. Энээс хойш ингээд 2023 он хүртэл 37 удаагийн нэмэлт өөрчлөлт хийхдээ дандаа юм орлогыг бууруулсан, зарлагыг нэмэгдүүлсэн өөрчлөлтүүд л хийж ирсэн бэл. За одоо тэгэхээр шүү дээ бачгаалаа. За бид нар ингээд нэмүүлэх тухай биш бүр асуулах тухай одоо нийгэм даяараа хилцүүлэг өрнөж штэ. Та бодлол орлогоо бид нар сангийн орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэдэг чинь. Тэгэхээр бас нийгэм нэг талаас нэг юм хүлээж байгаа. Та бүхэн бол яг онол талаас ярихаар бид нар орлого өсгөнө. Яаж энийг зохицуулах гэж байгаа? Одоо шинжилтээр яг яаж? За хувь сая бол хэллээ л да хувийн тэтгэврийн сан орж ирэх ёстой. Суур тэтгэврийн сан дэ халамж энэ төр тусдаа байх ёстой гэдэг чинь. Жишээлбэл одоо хувь орж ирвэл энэ нөгөө орлогын тал чинь том утгаараа агуулгаараа харах юм бол орлогын тал нэмж гин гэж үзэх үү? Тийм, хувь хүндээ нэмж гин гэсэн үг. Нэмж гин гэсэн. Энэ юм таны асууж байгаа зүйл. Энэ бол энэ нэг яриад байгаа бидний яриад байгаа энэ параметр тогтолцооны шинжил 3 давхар маркетинг баах юм яриад шүү дээ. Энэ хүн чинь зүгээр хингэнээр ярих амархан. Зүгээр л тэр хүнд ямар нөлөөлөл үзүүлэхээр гэж байна. Танд ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Та эзэн нэгэн цаг 55, би эзэн нэгэн цаг 60 65 хүрнэ шүү дээ. Тэгэхэд энэ яриад байгаа юмуд яг миний сарын тэтгэвэр дээр яг хэдэн төгрөг болж орж ирэх вэ гэдэг хингийн асуултыг хариулт болох хэрэгтэй. Тэр орж иж байгаа орлого нь миний амьдралд бас хөрөлцөхөс байх хэрэгтэй гэдэг агуулга байгаа. Хувь хүний хүлээлт бол өрсөлд тэр шүү дээ. Гэхдээ нэг агуулга байгаа. Би юу ч төлөхгүйгээр ингээд сууж агаад 65 хөрөнгөд аль надад мөнгө өгч хийж болохгүй гэж хэлээд байгаа юм. Хамгийн ихний асуулт таны асуулт тэгж болоод байгаа үстэй бараг. Одоо яг харамсалтай тэгж болоод байгаа би танд ихний жишээ хэлэхдээ бэлдэж байна. Энэ юу гэхээр огт хөдөлмөр эхлэхгүй хүмүүсийг
тодорхой хугацааны өнгөрөнгөт нь та нарыг нөхөн даатгач. Гэдэг юм. Тэгтэл одоо их харамсалтай юм та одоо ингээд шудраг хөдөлмөр хийгээд яг хуулийн дагуу шимтэл төлөөр явж штэ. Гэтэл таны найз чинь 8 хийгээд арилжаа хийгээд бизнес хийгээд хаусаад тэр үс сайн болж байна. Тэр хүний амжилтын чанар сайжирч байна тийм. Гэтэл яг даатгал гэсэн юм дээр ирэхээр тэр хүн тодорхой хугацааны дараа нөхөн даатгал хийлгээд жилээ худалдаж аваад та бол насаараа хөдөлмөрч төлөөд тухайн бүртэн төлөө явж ирсэн тийм. Тэр хүн төлөхгүй явж яваад бусаж худалдаж аваад тантаа адилхан тэтгэр авах нь шудраг юм. Бүр илүү авах нь. Илүү ч аав. Энэ шудраг уу одоо таны хувьд жишээлбэл. Энийг хамгийн түрүүнд засах хэрэгтэй гэдэг уул нь 2023 оны хуулинд энэ нөхөн даатгал гэдэг юм хийж болохгүй гэдгийг нь уул нь хуульчилсан боловч бас дахиад одоо нөхөн даатгалын санал нэрдээс маш гарч байна. Тэр эн чинь юу гэхэд их энгийн зургатаар хэлэх. Машинаа даатгуулахгүй явж байгаад машин нь одоо мөргөлчихжээ. Тэгэнгүүт нь даатгалыг дуудаад одоо тайшир даргаыг дуудаа тий. Одоо би машинаа даатгуулсангуудаа мөргөлцснийхээ одоо хэрлийг төлөвлөе гэвэл одоо тайширгүйс захирал бол одоо ойлгохгүй тийм үү? Манай дээр тийм нөхөн даатгал бол 4 удаа хийгдсэн. Энийг нэгдүгээр засъя гэж хамгийн нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол одоо та ингээд бас сонссон байх тийм. Манай дээр амьдралаар ингээд 55, 60 наснда гарч байгаа. За яг нэмэгдэл насаас байгаа. Гарч байгаа шиг мөртлөө одоо тэтгэр авч байгаа хүмүүсийн тал хувь нь 50 наснда гарсан хүмүүсүүд байна. 45 наснда гарсан хүмүүс. 38 наснда гарсан байна. Одоо та 38 төгөн тэтгэр таар ингээд бодолтой. 40 настай хүн тэтгэр гарна бол гадаадынх нь огт ойлгохгүй. Ойлгодгүй уусаа. Одоо ч манай цагдаагийнхан тий ер нь манайх нэг халамжаар хэлж. Тэгэхээр одоо ингээд энэ нэг тий одоо манай өнөөдөр багш бол бид нар шүүмжилдэг л дээ. Та нар зоригтой дуурайд энэ халамжийн элементийг та нар даатгал руу холиод яваад байх та нар яагаад дуурахгүй мэй дуухгүй. Яг. Тэгэхээр энэ халамжийн элементийг оруулж ирэнгүүт бас болно. Одоо төр өөрийнхөө бодлыг гаргаад нөхөн даатгалаа хэрвээ хийлэгдэг болвол даатгал төсвөл шудраг хүмүүсийн нуруунд дээр нь ачааллыг үүрүүлмэргүй л байгаа. Тэрийг одоо нэг өөр аргаар авдаг ч юм уу. Явахгүй болвол одоо бид нар таныг шүмжиж байгаа зүйл шүү дээ. Одоо ингээд төлж байгаа хүмүүсүүдийн шинтгэлээр бид нар ахмадуудын тэтгэрийг санхүүжүүлж байгаа гэдэг чинь яг онлайн тийм загвар байдаг л та. Гэхдээ төлөөгүй хүмүүсүүд дараа нь төлсөн болж орж ирээд дараагийн төлөх хүмүүсийн нуруунд дээр ачаа үүрүүлээд байгаа нь л бидний энэ тогтолцооны гажуудал байгаа гэж үзэж байгаа. Энийг бол бас засах хэрэгтэй гэж үзэж байгаа. Хингийн улам бол хингийн. Тийм байна. Маш энгийн л сонсоод тэрийг засахын тулд ер нь бол одоо би яг даатгал төлөгчийн хувьд нийгмийн даатгал төлөгчийн хувьд юу гэж боддог гэхээр за окей те одоо ингээд 10 жилийн дараа 5 жилийн дараа нэг хуулиараа гэхдээ би энэ хуулийг өөрчлөх чинь гэж бодож байна. Тэтгэврт гарлаа гэхэд миний төлсөнд тэтгэвэр одоо те одоо нөгөө даатгал надаа яг одоо миний баталгаа болж чадах уу гэдэгт итгэлгүй болчиход байна. Нэгдүгээрт наад олон янзын нөхөн төлөх мөлөх одоо зэрэг цагдаа нөгөөх байдал бол юу гэхээр одоо ингээд нөгөө даатгалын сангийн мөнгө чинь тэр банкнд авч алдчихжээ. За тэнд авчиад ингээд алдчихжээ гэдэг юм. Ингээд хин хариуцах нь мэддэхгүй. За тэгжсэн магадгүй нэг сайд нь тийшээ гарын үсэг зураад өгсөн тэр сайд нь шоронд оржуулна тийм үү. Гэхдээ энэ чинь ирээдүйн надаа баталгаатай харагдахгүй байгаа юм. Яг тийм шудраг асуу. Тэгэхээр бид нар одоо төлж байгаа нөгөө даатгалтаа итгэлгүй болоод байгаа. Гэтэл надаа хэрвээ чи одоо нийгмийн даатгалын сангийн чинь яг баталгаатай чи одоо ингээд 5 жил яг энэ цалингараа төлчүүл тэдийг авах юм байна. Энд чи одоо энэ тооцоолол хэмэл оюунаар хийх маш амархан болж шүү дээ. Ингээд ийм итгэл төрүүлэх юм хэрэгтэй байна л да. Тэгэхээр би энэ дээр тайшир захирлыг гэсэн дээр хувийн тэтгэвэр одоо та хоёр нэг нь улсынх нөгөөх нь хувийнхаа. Хувийн тэтгэвэр улсын тэтгэвэр хоёр яаж уялдаж шинжилэлд орох юм бэ? За мэдээж хэрэг би улсын тэтгэврийг яг түмний жишгээр төлнө. Гэхдээ би бас давхар ирээдүйд одоо магадгүй тэтгэврт гарсан юм би аялдаг хүн болмоор шүү. Би үр хөвгтөө өвлүүлмээр байна тэтгэврээ те. Тэгвэл яг өндөр яаж уялдах юм? За хувийн тэтгэврийг бол улстай яаж уялдах вэ гэж. За манай хувийн тэтгэврийн сангийн зохицуулт бол хараахан бүтээг байгаа. Тэгэхээр одоо яг бүрдүүлэх гээд одоо манай зохицуулагч байгууллагуудтайгаа хамтраад бол бид энэ хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг бол боловсруулад сая өнгөрсөн 1 2 3 сарын хугацаанд бол ажлын хэсэг байгуулагдаад боловсруулаад дууссан байгаа. Одоо бид нар бол бүгдээрээ л хэмжээ ажилласан хүмүүс байгаа. За энэ дээр бол энэ хууль маань одоо батлагдчихвол бол зохицуулалттай болох юм. За яаж хамтарч ажиллах вэ гэхээр зэрэг сая манай хоёр зочин маань хуулиас хэллээ. Юутайгаар гэж
хувийн тэтгэврийн сантайгаа хослсон байдлаар хоримтлын суурьтайгаар хослсон байдлаар бол энийг асуудлыг бол шийдэх бас нэг гаргалгаа бас байгаа гэдэг. Тэгэхээр бол одоо энэ манай нийгмийн даатгалын шинжилгэлийн нэг бодлогын нэг салшгүй нэг хэсэг нь бол хувийн энэ нэмэлт тэтгэврийн тухай хууль маань бол одоо болж ирж байгаа гэж бол үзэж байгаа. Тэгэхээр энэ дээрээс ямар боломжуудыг одоо хамгийн гол төрөний хэлдгэр хүмүүст ойлгомжтой байдлаар л ярил илүү хүмүүст хүрэх байх гэж бодож байна. Ямар боломжуудыг өгөхөр зэрэг хамгийн нэгдүгээр боломж бол орлогын нөгөө олон их усвартай болох нэг боломжийг бүрдүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоо ганцхан тэтгэвэр усаас нэг сард нэг бодог тэтгэврээ аваад болдог байсан бол хувийн тэтгэврийн самтай хамтарсан энэ хууль маань батгатаад хэрэгжээд эхлэх юм бол шинжилэл маань нэгдээд эхлвэл нэмэлт орлоготой болж эхэлнэ гэсэн үг. Дахиад тэнцэнээс орлого олж эхэлнэ гэсэн үг. За бас нэг яг бараг одоо ач холбогдол маягтай юм болох гэдэг юм л да. Одоо хувийн тэтгэврийн сангийн ач холбогдол нь яг даатгуулагчийнхаа хувьд одоо яг ямар боломжууд өгөх юм бэ гэдэг юм бас байна. Тэгэхээр одоо улсын тэтгэвэр бол өвлөгдөхгүй байгаа тийм. За яг өвлөн гэж яг бид нар бол өвлөгдөж байгаа зарим тохиолдлууд өвлөгдөх тохиолдлууд бол бий. Тэр нь бол ихтэй хангалттай хэмжээнд бол биш. 100% бол өвлөгдөхгүй байгаа. Одоо юу гэдэг юм болцолтой бас нэг тухайн шаардлагуудтай өвлөгдөхийн тулд улсын одоо нийгмийн даатгал маань бол манайх бол одоо цэвэр одоо хоримтлал суурьтай хувийн тэтгэврийн сан гэдэг бол цэвэр хоримтлал суурьтай байдаг учраас энэ бол 100% өвлөгддөг. Өвлөлийнхөө одоо өөрийнхөө нөгөө өвлөл эрх хүлээн авч гэдэг шиг одоо өвлөлийнхөө тухай юугаараа бол өөрсдөө тэр юм даатгуулагч маань өөрөө шийдээд явах одоо өвлөөлөгч нь хэн байх вэ гэдэг. Эсвэргээр улсын одоо юу маань бол юу байгаа штэ нөгөө тэтгэврийн зээл маань бол нөгөө хүмүүс маань өвлөөд авчдаг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ийм бас боломжуудыг өгдөг. За тэгээ дээрэс нь одоо нөгөө улсын нийгмийн даатгалыг бодвол нөгөө хувийн тэтгэврийн сангууд ч нь бол бүх үйл ажиллагаа нээлттэй транспарент гэж нэрлэдэг тийм. Одоо бүх засаглалын хувьд нээлттэй. За тэгээ санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй. За тэр татан төвлөрүүлсэн их усрээр бид нар юу ямар хөрөнгө оруулалтууд хийж байгаа, хаана хөрөнгүүд нь байршиж байгаа, эндээс ямар өгөөж авч байгаа гэдэг энэ юмнууд нь бүх юмнууд нь ингээд нээлттэй ч гэдэг юм. Ингээд ийм олон давуу талуудыг бол нийт даатгуулагчдад өгдөг байхгүй. Тэгэхээр зэрэг энэ даатгуулагчдад бол энэ хувийн тэтгэврийн юуны талаар бол ач холбогдлыг бол маш сайн ойлгодог. Одоо сүүлийн үед бол бүр нэлээд ойлгодог болсон. Нэлээд том групп компаниуд болоод манайх бол энэ яг хамгийн том хувийн тэтгэврийн сан байгаа. Бусад компаниуд бол дэрэгдээд юм нөгөө өөрсдөө ажилчдаа зориулсан тэтгэврийн сангуудтай байдаг болсон. Одоо бүгдээрээ л энэ яг энэ хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг бол яг цаг мөчнөөр бийцсэн одоо олон жил хүлээсэн одоо яг ингээд байж байгаа юм л болж байгаа гэсэн. Хамтран ажиллагаа хийж хамтрах юм. Одоо ингээд одоо би нөгөө харилцан уялдааг асууад байна л да. Нөгөө ойлгохгүй байгаа учраас мэдээж ач холбогдлогтой байна. Хувийн улсын даатгал төлдөг хүн хувийн даатгал давхар хийхээр бол энэ дунд шинтгэлийн нэг арай өөр үзүүлэлтэн төр байх уу? Тэгээ уялдаанууд бол одоо энэ улсын тэтгэврийн тогтолцоо, хувийн тэтгэврийн тогтолцоор ороод ирж байгаа тохиолдолд 2-3 зарчим бас тавьж байгаа. Нэгдүгээрт бол энэ хоёрын хооронд бол өрсөлдөж бол биш. Одоо хувийн тэтгэврийн сангууд очиж улсын тэтгэврт өрсөлдөөсөн ойлголт бол биш. Яг бол ингэж өрсөлдөөд дампуурсан улсууд байгаа. Энийг бол олон улсын зөвлөлт бол зөвлөхгүй байгаа. Энийг бол улсын тэтгэврийн хийж чадаагүй орон зайн дээр хувийн тэтгэвэр нь хөж орж ирэх байдлаар л уялдаан хангагдана. Энэ дотор түрүүн өнөрөө шилсэн шүү дээ. Ажил олгогч төлж байгаа шимтгэлийг таацтай болгоо гэдэг чинь ажилтнтай адилхан. Тэр хооронд бас нэг тийм ажил олгогч нар мөнгөний тийм орон зай хэмнэлт гарч байгаа. Тэр хэмнэлтэд ажилтнуудаа дэмжих байдлаар, ажилтаа дэмжих байдлаар хувийн нэмэлт тэтгэврт одоо ийм зар тавих нь шүү дээ. Манайх таныг хувийн нэмэлт даатгалд хамруулнаа. Энэ ажлын байр төрөлөх юм бол өрсөлдөөн бий болно, бүтээн сайжрах гэдэг ч юм уу. Одоо таны асуусан асуултанд хариулт. Та ингээд хууль батлагдаад тэрвээ батлагдсан тохиолдолд хувийн нэмэлт тэтгэврийн даатгуулна гэвэл та нэгдүгээр хувийн тэтгэврийн сангуудаа ингээд сонголт нэгдүгээр сонголтоо хийх. Шинэ 2-3 чинь байгуулагдаж шүү дээ. Тэгэд очоод гэрээ байгуулах юм. Одоо ямар дүнгээр гэрээ байгуулах. Гэхдээ улсын тэтгэврийн даатгал төлж байгаа шимтгэлээс бол хуваалцахгүй. Тэр бол тусдаа тогтолцоо. Одоогийн явж байгаа хуулиур нь тэр шүү тийм ээ. Бид нар хуулиур дээр л ярьж байгаа. Тэгэд гэрээгээрээ тохиролцоод одоо хэдэн төрлийн шимтгэл хураамжлагаа тохиролцоод тэгээд тэр шимтгэлийг харин та зарим хэсгийг танаа ажил олгогч төлж болно. Зарим хэсгийг та өөрөө төлнө.
ажил олгогч нь бол ингээд сайн ажил дэмжиж байгаа ажилтнаа төлж бас болно, 100 төлж болно. Энэ төлж байгаа зардал нь болохоор бүгд татвар ногдохоор бас хасагдана. Нэг осондоо ажил олгогчийг дэмжиж гэсэн үг. Нийгмийн даатгал шимтэх орлогоос бас хасагдана. Нэг осондоо хөнгөлж гэсэн үг. Одоо ингээд ажил олгогч таны төлөө ингээд мөнгө төлж штэ. Тэрийг ер нь манай өнөрөө багш шиг сайн хэлэх баг. Тэтгэврийн мэргэжилтүүд нь бол энэ бол агуулга нь бол таныг дэмжиж таны өмнөөс шимтгэл төлж штэ. Тэр төлж байгаа чинь байгууллагын зардал шүү дээ тийм ээ. Энэ зардлыг бол нөгөө орлогод энэ зардлаас нь дахиад татвар авахгүй л гэсэн үг. Энэс нь чөлөөлж чинь гэсэн. Тэгэхээр энэ бол нэг ясандаа таныг дэмжихээс гадна ажил олгогчийг бас дэмжиж байгаа юм. Ажил олгогчийг яаж дэмжих юм бол сайн ажилтнаа тогтоон байрж үлдэх нэг механизм бол нийгмийн хамгааллаа давхар хангаж байгаа нэг хувийн тэтгэврийн хөтөлбөр санал болгож байна. Дээр нь ингээд баталгааг нь хангацуул тэр хүний бүтээмжийн сайжраад тэр компани байгууллагуудаас нэг эерэг нөлөөтэй байдсан байна. Олон улсад бол манайд ч тийм үр дүн гарах бол өсөн хүлээлттэй байгаа. Та бас нэг энэ нөгөө хувийн даатгал чинь ер нь бол гадны орнууд эхлээд компани дэрэгдээ даатгалын сантай байсан шүү дээ. Одоо Нэгтлэн мод хүртгэлд чинь тэтгэврийн сангийн бүртгэл гэдэг хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл намайг эд ажилтай бүтээмжтэй байх үед надтай зэрэгцүүлээд миний цалин өгөнгөө дахиад миний ирээдүйд настай болохоор маань ажиллаж чадхаа болохоор маань өгнөгээд компани өөртөө мөнгө тусгаарлаад ингээд. Тэгээ тэрний эрсдэл нь бол сайн тал нь бол мэдээж тэр ажилтныг удаан хугацаанд тогтоон барих те одоо шагнал маягийн зүйл байсан бол сул тал нь бол тэр сангийн нас нь тухайн компанийн амьдралын настай цацуу болчдөг. Дээр нөгөө менежментийн асуудал нь тухайн компани санхүүгийн хүндрэлд орох ч юм уу тухайн мөнгийг одоо олигтой өсгөн хариуцуулж чадахгүй бол тухайн хүнд дахиад яг тэр анхны тохиролцсон байдлаараа одоо бенефит хүртэх боломж мó хязгаарлагдмал болдог. Дээрээс нь компани хажуугаар нь тэр мөнгөний менежментийг хийх гэж бас санаа зовох одоо чадахгүй зүйл үүсдэг байсан бол энийг бие даасан даатгалын компаниудад хариуцуулж эхэлсэн. Тэгээ энэ нь одоо нөгөө ажилтан удаан жил ажиллахаар удаан жилийн нэмэгдэл тийм шагналд одоо нэг тэдэн жил байж байгаа майраар шагнана, тэдэн жил байж байгаа одоо машинаар шагнана. Тэгээ нөгөө машина аваад дуусахаараа удаа гарлаа гэдэг ч юм уу. Ийм зүйл биш. Өөрөөр хэлбэл манай компанид удаан жил докторт сууршилтай ажилласны чинь төлөө танд яах нь одоо ажил олгогч чинь өөрөөсөө зардал гаргаж таны бүтээмж багтай ажиллаж залуу цагийнх шиг ажиллаж чадахгүй болох үед чинь хэрэглэх мөнгийг л одоо хоримтлуулж байна гэсэн үг байхгүй. Яг зөвхөн улсын даатгалаас давуу талтай нь бол одоо 0-оос эхлэх гэж байна. Тэгэхээр шууд одоо хөрөнгийн менежмент хийгээд тухайн хүний мөнгийг өөрийнх нь мөнгийг өсгөн хариуцуулаад явах боломж бүрдэж байгаа гэсэн. Улсын даатгалч нь бол одоо нэгэн тэтгэвэр тавиад олгочихсон одоогийн байдлаар ингээд шимтгэл огт төлж байгаагүй хүмүүсийн тэтгэврийг өгөөд ш. Тэгээд би энэ тэтгэвэр өглөөлөх төр олон хүн дургуцгэл баг. Одоо би ч гэсэн тийм асуудал дээр очино. Гэхдээ би яг гол дундаас нь хардаг хүний хувьд яг нийгмийн даатгалын тэтгэврийг өглөөлж байгаагүй буруутгадаг. Яг бол дахиад нөгөө сангийнхаа зардлыг нэмэгдүүлээд сангийн өнөөдрийн зардал нэмэгдээд ирэх гэж өнөөдрийн тэтгэвэр авж байгаа бусад амьд байгаа хүмүүсийн амьдралын чанарыг буюу авах тэтгэврийн хэмжээнд сөргөөр нөлөөлөд байна шүү дээ. Тэнцэнээс зарлага гаргачих чинь гэдэг чинь тэр тэтгэврийг 8% хувааж авах байсан бол одоо бурхан болсон хүний ар гэрийнх нь хүн нэмэгдээд одоо 9 хуваах ч юм уу болох гээд байна да. Тэгэхээр энэ бол тэтгэвэр гэдэг зүйл чинь уул нь бол ялангуяа нийгмийн даатгалын тэтгэвэр гэдэг зүйл бол үндсэндээ зарчим нь бол одоо манайхан ярихаараа энэ хувийн тэтгэврийн даатгал, улсын тэтгэврийн даатгал хоёрын зарчмыг холиод байдаг байхгүй юу? Улсын даатгалын тэтгэвэр гэдэг чинь бол даатгуулагчид өөрт нь л одоо хөдөлмөрийн бүтээмжгүй болсон үед, өвчлсөн үед цалингийн залгуулах, ажилгүй болсон үед ажил хөөцөлдөх үедээ амьдралаа залгуулах, тэгээ өвчөөд илүү зардал гарах юм бол одоо эрүүл мэндийн даатгалын мөнгө төлүүлэх. Одоо бүр зарим хүмүүс юу гэж үзээд байгаа хэрэг бүр хит өндөр төлбөртэй зардлуудыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх юм яриад байгаа. Үгүй шүү дээ. Одоогийн байгаа хүмүүсийн эрүүл мэндийг сахин хамгаалах энгийн наад захын зардлуудыг өгнө бол энэ улсын эрүүл мэндийн даатгалын сан хариуцаад цаашаага одоо өөр тэр өндөр зүйлийг өөр зүйлээр зохицуулах юм ингээ хит хольж хутгаснаас болоод сангийнхаа өөр өнөөдрийн үйл ажиллагааг дордуулаад байгаа юм шаарддаг юм. Тэгэхээр улсын нийгмийн даатгал, хувийн нийгмийн даатгалаас хувийн нийгмийн даатгал улсынхаас арай илүү одоо бенефит өгдөг байх шаардлага тухайн хүнийг бий болоод байна. Жишээлбэл одоо зөв өвлөгдөх ч гэдэм үү. Тийм үү тайлбард байгаа. Сая бичгийн хэллээ шүү дээ. Яг бид нар бол хоорондоо өрсөлдөхгүйгүй тий. Бид нар бол хамтарч энэ шинжилгээг бол хий гэж байгаа. Бид нар бол улсын нийгмийн даатгалын олгож байгаа одоо суур одоо иргэдэд даатгалагчдад өгж байгаа энэ үйлчлэгээ гэх юм уу. Энэ зүйлийг бол цаана дахиад гарч байгаа орон зай дээр нь бид нар дахиад нэмэлтээр тэтгэврийг бол сайн дурын үндсэн дээр бол санал болгох ч байгаа гэсэн үг. Бас нэг юмыг бас зөв ойлгох хэрэгтэй юм шиг санагдаад байна. Бид нар бол
манай энэ хувийн тэтгэврийн сан дээр бол энэ албан журмын юм ерөөсөө байхгүй гэсэн үг. Хэрвээ одоо нөгөө төрөний л хэлээд байгаа нөгөө төсөл дээр л яриад байгаа гэсэн үг. Хувилбар дээр яриад байгаа гэсэн үг. Батлагтайг байгаа, харах батлагтайг байгаа учраас. Гэхдээ ер нь хувийн нэмэлт хувийн тэтгэвэр гэдэг бол ерөөсөө тэр орон зайд л бид нар санал болгодог гэсэн үг. Одоо яг энэ өвлөгдөхгүй байгаа ч гэдэм үү, эсвэл энэ түрүү хэлсэн нөгөө бүх үйл ажиллагаа, санхүү үйл ажиллагаа нь одоо ингээд ил тод байдаг ч гэдэм үү, засаглалын хувьд ил тод байдаг ч гэдэм үү те. Энэ бүгдийг бол нөгөө яг хүмүүсийн хүсдэг юм үйлчлэгийг л бид тэр санал болгож явдаг гэсэн үг. Тий. Тэгээд юуны хувьд бол тэгэнгүүт одоо бас нэг сонирхолтой юм бас санагдчихэж магадгүй гэж би бодож л байна л да. Нэмэлтээр бас хийлээ гэж бодож. Бид нар бол сая баахан усын нэмийн даатгалын шинжилгээний талаар ярьчлаа. Тэгвэл энэ хувийн тэтгэврийн сангууд чинь энэ даатгуулагчдаас татан төвлөрөөс их усрээр бас юу хийдیں۔ Энэ чи яагаад бидэрт энэ заавал байх ёстой гэдэг ингээд үзээд идэв гэд нэг ач холбогдлынхын талаар бас нэг нийгэмдэх ач холбогдлынхын талаар бол үндсэн суурь одоо ямар эффект үзүүлэх үү гэдэг энэ бас нэг жоохон юм хэлэхгүй бол бас болохгүй санагдаад байна л да. Гол нь энэ хувийн тэтгэврийн сангууд чинь ингээд суурийг ингээд зөв тавиад ингээд бид нар ингээд хамтраад ингээд сайн ингээд цаашаа үргэлжлээд шинжилгээ зөв хийгдээ явчих бол энэ чинь урт хугацааны институцийн хөрөнгө оруулагч нар болж төлөвшөх байхгүй. Одоо хараахан манай улсад бол энэ бол одоо дөнгөж эхэлж байгаа гэсэн үг. Энэ маань суур эдийн засаг нийгмийн эдийн засгийн суурьаар наваад үзэх юм бол энэ урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлнэ. Одоо энэ бидний өнөөх л яриад байгаа хөрөнгөний зах зээл хүчгүй байна л гэдэг нь зээлийн хүн өндөр байна. Дандаа банкнаас одоо санхүүгийн зах зээлийн бараг одоо 95-6% нь баг ганцхан банкнаас хамааралтай байна гэдэг. Энэ бүгдийг чинь өөрчлөх гол өөрчлөлт хэрэгсэл маань бол энэ хувийн тэтгэврийн сангууд байхгүй pension fund гэж нэртэй. Энэ өндөр хөгжилтэй орнууд гэдэг. Тэр бид нар зөндөл бах орнуудад жишээ авч ярьлаа. Эдний бүрөөсөө гол юм энэ улсууд жишээ авах ярих туртай энэ улсуудад бол ерөөсөө энэ pension fund-ууд хувийн тэтгэврийн сангийн энэ сангууд бол энэ хамгийн том, хамгийн санхүүгийн хүчрхэг, хамгийн их хөрөнгө оруулалтууд хийдэг. Эдгээр чинь нэг хүчрхэг байгаа чинь одоо бас гол шалтгаанууд болж байдаг. За тэгээд урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг хийж байдаг. Энэ бахан IPO хийж ингээл энэ нээлттэй компаниуд ингээл яагаад гэдэг хувьцаагаа санал болгоод ингээл яваад байна шүү дээ. Энэ болгон дээр чинь одоо энэ хамгийн ашигтай, хамгийн урт хугацаанд өгөөж өгөх энэ хөрөнгө оруулалтууд руу бид нар энэ тэтгэврийн сангууч хөрөнгө оруулалтууд хийж идэг байна. Энэчнээс урт хугацааны хөрөнгө оруулалтууд өгөөжүүдээ авч идэг болно. Энэ компаниуд нь хөрөнгөний зах зээл хөгжинэ гэдэг чинь цаад суурь. Энэ олон компаниуд чинь тэнцээ олон нийтийн компани болсноор одоо нөгөө хямд өртөгтэй санхүүжилтуудыг татах боломжийг бий болгоно. Гэсэн энэ санхүүгийн зах зээлээ өөрөө өөдөн татах. Тийм гэсэн үг. Тэгэхээр энэ дунд урт хугацааны энэ хөрөнгө оруулалтуудыг ингээд хөгжүүлнэ. Дээрээс нь бидний нөгөө одоо эрүүл мэндийн үйлчлэгээ чинь бид нар хүртээмжтэй биш вэ гээл одоо бүгд л ярьдаг шүү дээ. Энэ болгоны чинь хүртээмжтээр бид нар бас энэ хувийн тэтгэврийн сангууд чинь бас нөлөөлж үзүүлж эхэлнэ. Энэ боловсролын нэг бас чиглэлүүдээр бас ажлууд ингээд явж эхэлнэ. Тэгэхээр ингээд ийм суур ийм өөрчлөлтүүдийг бид нар нэг зүгээр нэг юм ганц нэг аж ахуй нэгж зориулсан юм уу эсвэл нэг юм нэмийн даатгалын шинжилгээг ингээд нэг ганц нэг юм энэ тэндээс ингээд өмцөм аваад одоо ажиллуулах чи хоёуг боруулна гэдэг юм нэг ганц нэг ийм шинжилэл хийх гэж зориод байгаа биш гэж би бол ойлгож байгаа. Тэгэхээр ийм суур ийм үндсэн том зорилгын хүрээнд ингээд юмнууд ач холбогдлууд үүсдэг учраас энэ хувийн тэтгэврийн гэдгийг бол энэ болов одоо энэ нөгөө сая түрүүний бид яриад байгаа энэ нөгөө хоримтлал хосолсон албан журмын болон сайн дуртайгаа ингээд хосолсон байдлаар ингээд хэрвээ гэх юм бол хэрвээ хувийн тэтгэврийн сан ингээд хуультай орж ирэх юм бол улсад байдаг нөгөө сайн дурын даатгал гэдэг чинь байхгүй болно гэсэн үг үү? Байна. Давхар байх уу? Дунд одоо 3 давхаргын дундах давхарга нь бол энэ улсын нийгмийн даатгал байхгүй. Тэгэхээр сайн дураар улсын нийгмийн даатгал даатгуулах тогтолцоо байна. За одоо хийгдэх ёстой бас маш том шинжилэл. Одоо бол одоо ингээд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг нэг банкнд авчиад дундаж хүүгээр хадгалуулаад байгаа шүү дээ. Тэгээд одоо сая шинээр нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хүмүүсийг томилж байгаа шүү. Тэрүүгээр баахан лагтуурч мэргэжлийн хүмүүс явж байна. Одоо нөгөө хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллах уу? Хараахан болоогүй. Одоо яг өнөөдрийн байдлаар ямар боломжтой вэ гэхээр таны хэлдгээр мэргэжлийн хор ажиллаж байна. Олон нийтийн хяналтын зөвлөл ажиллаж байна. Энэ хүмүүсүүд бол бидэрт мэргэжлийн дүгнэлт харж өгч байгаа.
Тэгээ бид нар тэрнээс зүрх хэрэггүй яг тэрнийхэн дагуу бид нар банкнд юм уу эсвэл засгийн газрын бонд хөдөлтөд байршуулж байгаа. Гэхдээ нэг зорилт бас бид нар тавьж байгаа. Нэг төр нь юу гэхээр яг илүү өргөжүүлээд одоо хөрөнгө оруулалтын төрлийг улам задлаад тий өргөжүүлээд компани бонд, компани акцаа гэдэг ч юм уу өөр юу гэдэг. Тийшээ оруулахын тулд бидний төрийн байгууллагын хүчин чадвар хүрэхгүй. Тэгэхээр мэрэгжлийн тийм одоо тоглогчдыг энэ зах зээлээр оруулж ирэх боломжтой асуудал хийж байгаа. Тэгэхээр инхийн тулд бидэрт бас л таны төрөний итгэлцэл хэрэгтэй. Бид нар одоо өмнөх гашуун туршлагаа дахиад өөртөө биш өөр хүнээ дамжуулаад алдчихвал дахиад бидэд итгэхгүй байхгүй. Тийм учраас танд одоо итгэлээ бид нар алдахгүй тулд энийг бас маш нарийн ярилцж байгаа санхүүгийн зохицол хороотой бид нар ярьж байгаа. Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд манад байна уу? Тэднийг үнэлдэг юм уу? Зэрэгэлдэг юм уу? Одоо сая хуулиар бол бид нар ингэж оруулсан шүү дээ. Капитал Чингис банк ханхан мөнгө алдсан бидний харт өөх бол байна. Энийг давтахгүй тул бид нар хуулиндаа өөрчлөлт оруулаад авчихсан. Одоо хороогоо байгууллаа, зөвлөлөө байгууллаа. Дээр нь зөвхөн системийн ач холбогдол бүхий арилжааны банкнд л хадгаламж байршуулна гэдэг бүр ингээд Монгол банкнаас бид нар тийм манай системийн ач холбогдол бүхий 5 банк байна шүү гэдээ өгч байгаа юм. Тэнд л бид нар байршуул. Түнш хаан мөнгө захын тийм жижиг банкнд байршуулах боломжгүй болчихсон. Одоо таны асууж байгаагаар илүү өргөжүүлээд явуулъя гэхээр яг тийм системийн ач холбогдол бүхий банк шиг тийм хөрөнгө оруулалтын тийм менежментийн тийм яг найдвартай сертификаттай тийм аль нь тийм хомк бидэрт өгөх юм хийн өгөх гэдэг асуудал бас нээлттэй биш байгаа. Хуулиар зохицуулсан зүйл бас байхгүй байгаа. Тэгэхээр бид нар нөгөө тийм зохицуултгүй зах зээлээр бид нар бас дахиад таны мөнгөө тавиад туучвал одоо би таныг нөөц царайлаад авч харж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар нэг алдаагаа арайг засч аваад сууж идэл дахиад нөгөө нэг бас нэг алдаороо явж орохоос өмнө бол тийм эрх зүйн орчин байгаа юм биш үү? Тийм үү? Хараахан бүрдэг ба бүрүүлгийг зорж байгаа. Судалж өөргөө өгчихсэн байгаа. Гэхдээ судалж байна. Гэхдээ бид нар хөдлөхгүй бол зүгээр суугадаж болохгүй. Гэхдээ бас дахиад нэг шинэ өсөлтийг бий болгоод алдаа гаргаж бас болохгүй л хэлж байгаа. Тэгээд би нэг ганыг төрлөө хэлэхэд нийгмийн даатгал чинь өөрөө их 5 сантай юм. Тааш бас мэдж байгаа. Тэтгэхөр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, эрүүл мэнд гэдэг. Үүнээс хамгийн их өөр давхартаас 3 сан нь бол үйлдвэрлэлийн осол, эрүүл мэнд, тэтгэхөр 3 бол их том сан. Нэлээд өөр давхар хөндөртэй. Тэгэхээр төрөний хэлдэг зарчим юу гэхээр энэ 3 сан бол ингээд бид нар бүх хэсэг чинь дааж чадсан гэж улам авах ёсгүй. Одоо өөрчлөгдөж байгаа. Тэгдэг цаг байсан. Одоо бол энийг дааж чадхаа аваад дааж чадахгүй хэсгээ хувийн хэвшил буюу арилжааны даатгал хэлбэрт өгөх хэрэгтэй гэсэн зарчим нэгтэл ирж байгаа. Тэтгэвэр яг тэгж байгаа. Тэтгэвэр тэр зарчмаар бид нар яг дааж чадах хэсгээ л авъя. Үлдсэн хэсгээ орон зайг одоо тайшир дараад гаргаж өгье. Та тэн дээрээ тоглолтоо хийж байгаа. Үйлдвэрлэлийн осол төр бас тийм зарчим бас бариад судалгаа хийгдэж байна. Бид нар үйлдвэрлэлийн ослын зарим нислүүдийг бид нар авъя. Зайлшгүй хавтаа улс даахстай хэвчлээ бол авъя. Сан дээрээ гэсэн үг шүү тийм ээ. Бусад одоо нэмэлт эрсдлүүд нөхөн сэргээлтийн нэмэлт эрсдлүүд ч юм уу юу вэ? Тэр эрсдлүүдийг бас хувийн зах даатгалын зах зээлээр өгье гэж байна. Яг тэрнтэй адилхан миний зөв хувийн бодлоод эрүүл мэндийн даатгал одоо манай чиглэлд байдгүй ч гэсэн эрүүл мэндийн даатгал бас л тэр чиглэлээр нь уулын явах ёстой гэж үзэж байгаа. Яг тэгвэл энэ сан чинь өөрөө бүх зарлыг даан гээд ороод байвал доктортой хэлж чадахгүй мурж унаа. Тэр бас таа. Хит өндөр төлбөртэй тийм үү? 300 400 хэдэн зуун саяын хит өндөр төлбөртэй ийм одоо зардлуудыг даахаар бүхий л зүйлийг даахаар тэгээ одоо тэр даатгалын одоо эрүүл мэндийн даатгалын сангаас даах одоо төлбөртэй үйлчлэгээний хүрээ хит тэлээ. Тэгэхээр ч одоо зардлаа дийлж өчрөхгүй юм болно да тийм. Тэгээд одоо эргүүлээд зардлаа өчрөхгүй болохоор эргүүлээ шимтгэлээ нэмж гин. Шимтгэл нь одоо тэтгэврийн зөвхөн одоо тэтгэврийн даатгал ачаа дарамт болоод байгаа юм биш тийм. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлч гэсэн одоо ачаал болж байна. За баярлалаа та бүхэнд. Манай одоо харамсалтай нэвтрүүлгийн цаг дуусч байна. Энэ сэдв маш өргөл сэдв юм. Гэхдээ та бүхэн маш ойлгомжтой байдлаар тавчхан байдлаар бидэнд гоё тайлбарлаж өгсөнд баярлалаа. Тэнгэр телевизийн Тэнгэр панел, Тэнгэр телевизийн студиэс шууд хүрлээ. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Бас Жаргал, за ардын тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирал Тайшир, санхүү эдийн засгийн их сургуулийн багш Өнөр Жаргал нар оролцлоо. Та нарт баярлалаа.